Галзуу кино сувагтан тавтай марилцгаа. За юу яцхан манайхан. Энэ удаад борон та нартай байна штэ. Нэг Японы гал гарсан галзуу киног ярьж өгөхөр сонголоо. Ямар кино гэхээр 2021 онд гарсан Baby Assassins. Заахлах сургуулийн буюу өсвөр насны нэг хоёр нөхөрл бужигнуулдаг юмдгүү даа гэж. Трейлерын интриг нь үзсэн чи бүр бэрхээ гэдэг шиг. Зүгээр л одоо галзууруулж яадаг шүү. Тэгэхээр нь хэдэн баруунууд нь энэ галзуу киног ярьж өгье гэж шууд сонгосон. За тэгэд мэдээж энэ галзуу кино та нарт таалагдана гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр борон энэ галзуу киног бэлмэнг туурамшууллыг дахиад эхлүүлж байгаа Хаан Чипстэй хамтран хүргэж байна. Хаан Чипсээ аваад задлаад хоч. За тэгээд та нар яхаа мэдж байгаа. Саба драг бол саба. Адардсан бол лайк дарахтал болоо явчих юм. Бас галзуу кино сувгийг мэдэхгүй хинэгэндээ шеэрлэж болох юм. Ингээд ямар учиртай нөхдүүд яагаад бужигнуулаад байгааг олж мэдцгээе. Заахлах сургуулиа дүнгиж төгссөн Махиро нэг дэлгүүрт цагийн ажилд орохоор ярилцлагад орж байгаагаар кино эхэлнэ. Махиро охин завгаруул лайв стрим хийдэг гэдгээ хэлэхэд цаадах нь тоглоомоо болоод жинхэнэ ажил олж хийхгүй бол 10 жилийн дараа харамсан шүү гэж сургамжлана. 7 хоногт хэдэн удаа ажиллаж чадах уу? 3 хоног чаднах. Орой ээлжинд чадна. Амралтын өдрөөр ажиллаж чадах уу? Сайн мэдэхгүй байна. Яа, ийм ярилцлага хийхээс залхаж байна. Би дүр хэсэгтэй муу л да. Юу нэ? Ингээд ярилцлага дуусгая та. Тэгэд Махиро охин цүнхээ ухаж байгаа дуу намсгагчтай буу гаргаж ирснээр нөгөө залуугийн цохонд сум зоож орхиод утсаараа зургийг дарчхаад яваад өглөө. Гарч ирэхдээ дэлгүүрийн худалдагч нар тэрнийг бүслээд авдаг. Тэгэд толгойлогч нь болтой нэг залуу худаг гаргаж ирсэнд бусд нь ч хутаг гаргацгаалаа. Энэ одоо ямар гэж дэлгүүр вэ? Тэгсэн нөгөө залуу дайрсанд Махироч тэдэнтэй тулалдана. За ингэж хэсэг үтсний эцэст Махиро худалдагч нарыг бүгдийг нь дээлсэн бол дэлгүүрийн буланд сууж байсан нэг залуу тэрнийг дуудлаа. Хөөе, чи эднэрийг алчгаар маргааш ээлжинд хэн ажиллах болж байна? Чи ч ядраа байлгүй. Гэхдээ дахиад нэг тулаан хийх хүч байгаа үстэй. Миний дуртай подолк байсан юмс. Ингээд гарууд тулалдана. Махиро нөхрийг зогцуулчаа сууж ирэтэл нэг нөхөр ирээд толгойр нь цогсонд. Махироч унаад өглөө. Аз болоход лангууны цаанаас нэг гар гарч ирээд залууг буудаж унаглаа. Тэгээд лангууны араас өөр нэг охин гарч ирээд газар тунсан нөхдүүдийг сурамгай наргагүй буудана. Хоёулаа нэгэн далуурч юм чинь ажлаа зөв хийх хэрэгтэй үстэй. Тэгээд мань хоёр бүр ойр зургийн юм ярьж инээлдэцгээж байдаг шүү гэж. За тэгсэн энэ бүхэн Махирогийн төсөөлөл байж таарна. Тэрнийг ярилцлагынхаа үеэр гүлийсэнд менежер уурлаад толгойг нь барьж байсан дэвтрээрээ цогтол тэр рефлексээр гарыг нь өчөөд хууглах шахна. Тэгээд тэр менежерээс уучлал гуйгаад тэндээс гараад явна. Махиро явсаар нэг байранд ирсэнд найз нь тэрнийг хүлээж байлаа. Тэгсэн энэ найз нь төрүүний төсөөлөлд нь байсан найз нь мөн байна. Тэгсэн мань найз нь нэг хүнийг сандалтай нь хүлж өгчээ. Нөгөө түлчин завгүйгээд хоёулаа энэ нөхрийг дуусгахынд нэр ажлын ярилцлагч яасан. Менежер нь ядаргаа болоод харин зохиод унагцсан. Тийм л юм бол тийм дөө. За ингээ ярилцаж байтал нь утсан дууралаа. Тэгсэн нөгөө залуу харилцсанд утсаар ярьж байхад чинь дуугүй болооч гэж тэрнийг зандарна. Тэгээд Махиро хувцсныхаа гадуур цув өмсөд ажилдаа орох гэсэн ч найз руу цагийн ажил хийдэг газраас нь залгаад өнөөр ажиллах хэрэгтэй гэж дуудсан учраас найз нь явхаар болсон гэдгээ хэлнэ. Тэгсэн Махиро дургуутслаа. Хөөе, би тэгээ яах юм? Энэ чиний үндсэн ажилчин байгаа зү. Чи ажлаа хийлдээ. Манай менежер 27 хоног тасралтгүй ажиллаад биеийг муудчихъя. Би ганц өдөр гарахгүй болохгүй нэ. Би тэгээд энийг чинь яаж ганцаараа зохицуулах юм? Хумс суглагч энэ төр аваад ирсэн шүү дээ. За ингээд маргалтахад нь нөгөө залуу уйллаа. Тэгсэн найз нь за би л зохицуулахаас
Гээд цүнхнээс нь буу гаргаж ирээд нөгөө нөхрийн цоохонд буудчаад гараад явчихдаг. Яа. Махирогийн найзыг Чисатогийн. Чисатог ажилдаг цайны газартаа ирэхэд босс нь тэрнийг ёозгүй хүлээж авлаа. Тэгээд тэрнийг вафл чимгэлхийг тушаасанд Чисато эв хавгүй байдлаар чимгэлсэнд босс нь уурлаад кремийг нь халбгаар аваад угаал турлуу шидчээд дахиж хийхийг тушаадаг. Чисаточ арайхийн бие барьж дахин хичээсэн ч нэг л барилаа олохгүй байсан учраас оройжин боссдоо загнууллаа. За тэгээд арайхийн вафл чимгэлж сураад чимгэлсэн вафла үйлчлүүлэгчтэй аваачиж өгтөл нөгөө залуу би кремэн дургу гээд арай хийж хийсэн кремийг нь халбгаар аваад найз бүсгүйхээ тавг руу тавьсанд ууралсан Чисато бие барилгүй нөхрийг угаан алдатлан ширээ мөргүүллээ. Харин нөгөө талд Махиро гэртээ ирж байна. Тэгээд зарын дагуу цагийн ажил хайж ийш тийшээ баахан утсаар ярьлаа. Тэгээ бэжэтэл Чисаточ ирнэ. Иргэд нь Махиро шүл чанаад хүлээж байдаг. Энэ цагийн ажлууд нэр үнэн ядаргаатай маа. Хоёулаа ч хөлсний алуурч мэдтэй. Ийм хөгийн ажлууд хийхгүй гэж л хөлсний алуурчин болсон мэдтэй. Хүнд туслахгүй үндсэн ажлаа хаяад явчихаар тэгж байгаа шүү дээ. Тэгэд хоёр найз элдвийг ярилцсаар хорин хоолоо идэцгээна. Энэ өдрөөс хэдэн 7 хоногийн өмнө ийм явдал болж Чисато гудамд нэг нас тогтсон хүнтэй хамт алхаж яваа харагдана. Тэгээд Чисато тэрнийг нэг хөнгөө гудамж руу дагуулж ирсэнд Махиро хогийн савнаас гарч ирээд нөгөө хүнийг шууд цохонд нь буудаж унгаад хогийн савнд чихэж орхино. Тэгээд хин нэгэн лүү залглаа. Ажил дууссан. Үлдсний та нар зохицуулнуудаа. Тэгэд хоёр найз кино үзэхээр явлаа. Маргааш нь тэд өөрсдийг нь хөлсөлж ажилуулдаг байгууллагын менежертэй уулзцгаана. Та хоёр сургуулаа төгсөөд хамт амьдрахад бэлэн биз дээ. Юу, бид хоёр хамт амьдрна гэж юу? Манай нийгэмлэгийн гишүүд сургуулаа төгссөн бол бие дааж амьдрах ёстой байдаг юм. Та хоёр өөрсдөө коллежид орохгүй гэвчтэй. Гэхдээ та хоёр нийгэмших хэрэгтэй. Тиймээс хамтдаа амьдр. Хөлсний алуурчны ажлаас гадна цагийн ажил заавал олж хийх ёстой шүү. Та нар сургуулаа төгсөөд манай нийгэмлэгийн жинхэнэ гишүүд болно. Манай хоёр үндсэн ажлаа хийхдээ гар нийлж ажилдаг ч хамт амьдрах санаа хоёуланд нь ерөөсөө таалагдахгүй байлаа. Тэгсэн тэдэнд өөр сонголт байгаагүй учраас хамтдаа амьдрахаар шийдэцгээе. Тэгээд менежер тэдэнд зориулж тавилгатай өрөө түрээсэлсэн гэдгийг хэлээд тэдэнд бие дааж амьдрах гарын авлага өгнө. Маргааш нь тэр хоёр тус тусынхаа цүнхийг түрсээр түрээсэлсэн байрандаа ирлээ. Тэгээд байрандаа ирээд идэх юм авах санаатай байрныхаа доод талын хүнсний мухалгаас ойр зурим аваад буцна. Мухалгийн худалдагч ах хүү марзан хүн байсан учраас тэдний хариулт 300 йенийг 3 сая йен гэж тоглоом хийсэнд тэр хоёр гайхсан ч тоохгүй яваад өгдөг. Тэдэнтэй зөрөөд нэг залуу мухалгаас идэх юм авсанд худалдагч ах хүү бас л марзан зангаараа хариулт 200 йенийг нь 2 сая йен гэж хэлсэнд цаадхан тэрнээс жинхнээсээ 2 сая йен нэхэж ууралж эхэлнэ. Чи надад хариултанд 2 сая йен өгнө гэвчтэй. Энэ чинь 200 йен л шүү дээ. Тэгээд 2 сая йен өгөөч. Өөрийн чинь хариулт 200 йен байсан юм аа. Би зүгээр л хөвгөлтэй байх хүднээс л 2 сая йен гэд хэлсэн. Нариган гэхүүдээ нариган. Тэгсэн нөгөө залуу лангуур руу явж ороод идэж байсан шорыг чих рүү зоож орхилоо. 2 сая йен гэж чи хэлээ үсттэй. Би буруу яриад нь уу? Хариулаач. Чи надад одоо 2 сая йений өртөө болсон шүү ойлгоо. Тэгсэн өөр нэг залуу ирээд тэдний хар тамхиг зардаг нөхөр цагдаад баригдсан учраас тэдэнд асуудал тулгарсан гэдгийг хэллээ. Худалдагчийн чихэнд шор зоосон нөхөр тэндхийн якуза бүлэглэлийн босс болох нь эндээс илэрхий болно. Тэр хоёрыг залуусаа дагуулад ирэхэд тэдний бүлэглэлийн хүмүүс нас барсан гишүүнээ булгах гээд газар ухаж байлаа. Босо, моги бүлэглэлийнхэн энийг хийснээс залахгүй. Бүгдээрээ явж өшөөг нь авцгаая л да. Бэдэнд нотлох баримт байхгүй болохоор дур мэдэж дүгнэлт хийх хэрэггүй. Энэ хэргийг би Химарид даалгалаа. Боосыгоо ингэж хэлэхэд тэнд байсан Химариг их залуу бүсгүй даалгаврыг баярлаж хүлээж авна. Химари, чи энэ хэргийг нямба шийдэх юм бол энэний хар тамхины бизнесийг чи хариуцаарай. Тэгсэн Химари бүр баярлж бүлэглэлийнхэн гишүүнийг алсан алуурчныг яаралтай олохоор шийднэ. Маргааш өглөө дөнгөж нэг гэрт орсон мань хоёр хамтын амьдралдаа дасаж ядаж яваа харагдана. Тэгсэн угаалгын машин нь чичирсэнд Чисато гайхлаа. Тэгээд очиод хартал тэд гар бууга хувцастайгаа хамт угаачихж. Эннээс болоод угаалгын машин нь эвдэрсэнд тэр хоёр айх учраа олохоо болж угаалгын машинаа балбсан ч нэмэр болсонгүй. Ингээд Махиро өдөржин угаагдсан буугаа цэвэрлж унжлоо. За тэгээд тэд хийх юмаа олж ядан хийцгүүрсээр өдөр хоногийг өнгөрүүлнэ. Харин нөгөө талд Химари хамтрагчийнхаа хамт бүлэглэлийнхэн гишүүнийг алах захиалга өгсөн хүнийг шаргуу хайцгаана. Тэгээд гол сэжигтнээ барьж аваад байцаасанд цаадхан тэдний бүлэглэлийн гишүүнийг алуулахаар хөлсний алуурчин хөлсөлсөн гэдгээ хүлээдэг.
Гэвч цаадах нь яг ямар алуурчин тэр ажлыг хийснийг мэдэхгүй байлаа. Учир нь тэр хөлсний алуурчдыг хөлсөлдөг тусгай айп ашигласан байж. Тиймээс цаадуул нь алуурчныг үргэлжлүүлээд хайхаар болно. Гэхдээ тэр хүн хоёр хүн алуулахаар захиалга өгсөн байсан учраас тэр хоёр дахь хүнийг нь олж чадвал хөлсний алуурчин олж чадах юм байна гэж төлөвлөдөг. Маргааш өглөө чухал ажлаасаа хоцрох шахсан Чисато сандарч гэр дотроо нааш цаашгүй. Тэгээд гар бууга цүнхэлж аваад бушуухан гараадгүй лээ. За тэгээд дугуйгаа жийсээр явна. Энэ үеэр нэг залуу нэг байрны хаалгыг түлхүүрдээ дотогшорж байна. Тэгсэн Чисато хажуугаар нь хар хурдараа гүгээд ороод ирлээ. Тэрнийг харсан нөгөө залуу гайхсан бол Чисаточ үгийн зөрөөгүй буу тулглаа. Хөөе, чи юу хийгээд байна? Зүгээрээ наадха буулга. Энийг тоглоом гэж бодоогүй үсттэй. Тэгээд тэрнийг эргээд хардал Химари хамтрагчийнхаа хамт хүлээгээд зогсож байдаг. Тэгээд Химаригийн хамтрагч яг ихэн зургуу Чисатогийн бууг булааж яваад тэрнийг газарт унагсанд Чисаточ байдал буруугаар эргэж байгааг ойлгоно. Чи алуурчин гэхэд хөөрхөн юм аа. Чамаа хэн гэдэггүй алуурчингүй. Хөөе, чи согтуу юм уу? Чамд юу хэрэгтэй? Юу гинэ? Би чам шиг хүн байна гэж төсөөлөөгүй болохоор жаахан гайхчлаа. Гэхдээ чи надад таалагдж байна. Хоёулаа сайхан хамтарч чадна гэж бодож байна. Контакт өгч. Чамд даалгах ажил гарч л таарна. Чисато тэрэнд контакт өгөх гэж байгаад үзүүлээд цүнхнээсээ бууга гаргасан ч Химаригийн хамтрагч залуу тэрнийг ганц цохиод ухаан алдуулчихна. Наад нэг нөхөр чинь хараад авахар ивгүй маа. Алчвал зүгээр ээ. Хөөе. Та хоёр намайг алуурчнаас аварна гэвчтэй. Намайг алж болохгүй штий. Задагсан Чисатог ухаан орхоод нөгөө залууг сандалтаа хүлчихсэн байна. Киноны ихэнд сандалтаагаа хүлээстэй байсан залуу ийм учиртай байж. Тэгээд Чисато босч ирээд цүнхээ үзтэл буун байхгүй байсанд уурлаад автирх гаргаж ирээд тэрэн лөө дайрлаа. Оройн даалгавраа амжилттай биелүүлсэн Химари баяртайгаар Чисатогоос авсан буугаараа хүн буудаж даасгал хийж байна. Дураараа гарууд үгүй юу? За сори байж гараа борон та нартай гэлсний галзуу гоё юм хэлээдгий. Та нар чипсэдэд каштай болно гэж боддоо. Яа, бола юун гачин үлгэр юм яриад байгаа юм бэ? Гэж гинөө та нар. Үгүй, энэ бол үлгэр биш. Энэ бол бодтой юм болцоход байна. Цаан чин хаан чипс их юм байна штэ. Чипсэдэд мөнгөтэй болох урамшууллан зарлжээ. Тэгэхээр та нар маань хаан чипс аваад задлахад 1000, 5000, 100000, 20000, 100000 бүр 1 сая төгрөг хүртэлх мөнгөн шагналыг хожих боломжтой байна. Галзуу юу? Ингээ зогсохгүй заяа. Hoverboard, skateboard, AirPods зэрэг супер бэлгүүдэж бас хүлээж байгаа юм байна гэж. За тэгээд та нар маань хаан чипсээ задлаад олон кэштэй болоорой гэж. Тэгээд кэштэй болох ч яана гэд нэг хэдрүүлж идээд байв. Бас тааруулж маруулж идцгээ шүү заяа. За тэгээд анхаарал хандуулсанд баярлалаа. Кино тайлбараа хэдүүлээ үргэлжлүүлцгээе. За тэгээд дүрсэлэгдэж үйл явдал одоо цаг руу шилжнэ. Махиро цагийн ажилд орох гээд хэд хэдэн ярилцлагад орсон ч ажилд орж чадаагүй учраас Чисато гуйж хамт ажлын ярилцлагад орохоор болно. Тэгсэн тэр ажил нь зүгээр нэг зөөгчийн ажил байсангүй. Японд модонд орж байгаа шинэ маягийн кофе шоп байлаа. Тэд харь гарагаас ирсэн нэг төрлийн амьтдын дүрд орох ёстой байна. Тэгээд тэд ирсэн үйлчлүүлэгчтэй хамт тоглож тэднийг зугаацуулах ёстой байлаа. Чисато хиндэ бие барьж байсан ч аажмаар аргаа олж эхэлсэн бол Махиро яахаа мэдэхгүй өдөржин л гүлийж зогсно. Өдрийн хоолны цаг болоход тэнд ажилдаг охтууд мөнгөө хэмнээд бараг хоол авахгүй байсанд Чисато гайхлаа. Бас тэрний өдрийн хоолнд авсан хүнс бүрийн үнийг нэгэнгүй мэдж байсанд хоол авахдаа үнийг нь харж авч сураагүй Чисато бас л гайхна. Тэнд ажилдаг охтуудын ихэнх нь коллежид сурахаар мөнгөө цуглуулж байгаа учраас мөнгөө өрөхийг хүсэхгүй байдаг. Тэгээд оройн Чисато ажлынхнаа сэндвичээр дайлсанд бүгдээрээ баярлцгаана. Харин тэдний дунд Махиро бие барьж яхаа мэдэхгүй зогсож яваад сэмхэн явлаа. Тэгээд Махиро төрүүлж гэрлүүгээ ганцаараа ирээд шүндөл болтол утсаа үзэж хэвтэнэ. Харин үүрээр Чисато симэрхэн гидсээр орж ирлээ. Чи яагаад төрүүлээ явчихваа? Бид нэр их хөвгөлтэй байсан шүү. Болж дээ. Гэхдээ тэр газар надад тохирох газар биш вэ лээ. Тэр хувцас ч надад таалагдаагүй. Чи ийм хурдан ажилласаа гарах гэж байгаа юм уу? Угаасаа өнгөлөн далдалж цагийн ажил хийж байгаа болохоор нэг их чармайлт гаргах хүсэл алга. Миний амьдралд ямар ч хэрэггүй. Би тэр хачин юмнуудтай чам шиг нэлүүлж чадахгүй. Чи яг л өөрөө юу ч хийдэггүй хийж хамаг хүчээрээ хичээж байгаа хүмүүсийг шүүмжилж байдаг цахим ертөнцийн трол шиг аашилчих юм аа. Тэгээд дургуун хүрсэн Чисато өрөөндөө ороод унтлаа. Тэр өдөр мань хоёр менежертэйгээ уулзаж дараагийн даалгавраа авцгаана. Гэвч тэднийг хоорондоо дугарч ядаад байгааг анзаарсан менежер нь гайхна. Энэ удаагийн ажлыг энэ Махирогоор хийлгэе. Цагийн ажилд орж чадахгүй 10 удаагийн ярилцлагадаа бүтлгүүтсэн. Хийх ажилгүй сууж байгаа.
Тэгээ би чи ядчил чамааг удвал би мэргэжлийн ажилдаа сайн шүү. Та хоёр хоорондоо эвлэрэх хэрэгтэй. Чисата чи цагийн ажилдаа хэдэг анхаарах хэрэггүй. Харин Махиро чи заавал цагийн ажил болж хийгээрэй. Тэр өдөр нөгөө Якуза бүлэглэлийн босс туслахаа дагуулад Чисатогийн ажилд орсон газарт ирж байна. Тэд сүүлийн үед амжилттай болоод байгаа шинэ маягийн кофе шопыг судалж тэр төрлийн бизнесийг эрхшээлд оруулахар судалж байгаа юм тэр. Тэгээд тэд додогшоо орсон даруйдаа сурсан зангаараа тэнд байсан нөхдүүдийг дарамтлана. Тэд миний үгэн хараад хэтэрхий үнэтэй байсанд шоконд орсон ч хүчээр ойр зурим захиалдаг. Та хоёрын захиалсан сиропто кофе ирлээ. Одоо би та хоёрын кофег амттай болгох шидэд шившлэг хийж өгье. Та хоёр дагаад хийгээрэй. За 1 2 3 Мое Хури Шака амттай болоорой. Мое күн амттай болоорой. Мое күн. Дараа нь зөөгч боссын захиалсан омлет дээр кетчупээр үг бичиж өгөх гэсэн чи бүтлгүйтлээ. Тэгсэн туслах нь шоолж инээсэнд уралсан босс туслахаа цохиож унгаад зөөгч охиныг багал зурдаад авна. Тэнтхийн менежер сандраад ирсэнд босс тэрнийг үгүй зөрөөгүй мөргөж унгаад тэнд байсан охтуудыг нэг нэгнэнд орж жагсахыг тушаадаг. Энэ бүхнийг харж зогссон Чисато тэднийг Якуза нар болохыг шууд ойлголоо. Охтууд тэднээс айж сандарсан байсан бол Чисато харин хийгжүүн байдалтай зогсоно. Тэгээд туслах нь тэднийг хан руу харахыг тушаасанд Чисато эргэсэнгүй. Уралсан туслах Чисатог дарамтлах гэсэн ч тэр нүд рүү үнэртэй усаа цацаад нүд ирэмхийн зур бууг нь булааж аваад цохонд нь сум зоож унагсанд босс шок. Тэгээд Чисато нөхрийг ч бас ээлдэв юм ярилгүй буудаад унгана. Охтуудаа эргэж харах хэрэггүй. Хан руу харсан чигээр эндээс гарч гэр гэртээ харцгаа. Цагдаа дуудах хэрэггүй. Энд юу ч болоогүй гэж бод. Маргааш ажил хэвийн үргэлжлэнэ. Хурдан гарцгаа. Тэгээд Чисато тарьсан хэрэгээ цэвэрлүүлэхээр ноён Тасакогийн чиг дуудлаа. Тэгсэн удалгүй нөгөө Тасако нь хүрээд ирнэ. Дэрийн Шинжүүкуд болсон явдал шиг Якуза нар хоорондоо байлцсан юм шиг л болгочлоо. Төлбөрийг цалингаас ч суудгана. Хувийн асуудалдаа үйлчилгээ авсан учраас даатгал үйлчлэхгүй гэсэн үг. Энд гарын үсгээ зурчих. Таних ихтэй улам л үнэтэй болоод энэ шүү. Харин Якуза нартай зууралдсан гээд нэмэлт төлбөр авах ёстой. Тэрийг аваагүй. Нэрэ чамаас гооход дараагийн удаа толгоор нь буудахгүй байвал зүгээр байна. Би тэгэхэд ийм хэрэг зохицуулдагч бас л хүн штэ. Ийш тийш сасарсан тарих цэвэрлэх хэцүү байна. Чи тэгээд дараагийн удаа сайн анхаараад өгөөрэй. Энийг дээрээс хойш хэлээл гэж бодоод байсан юм. За тэгье дараагийн удаа зүрх рүү нь буудчихъя. Дураараа гарууд үгүй юу. За ингээд Чисато гарын үсгээ зурсанд цаадах нь баримтыг нөгөө тэндээс явлаа. Оройн боссыгоо туслахтай нь оршуулж байхдаа Химари боссыхоо туслахаас танил үнэртэж байгааг анзаарч энэ хэргийг Чисато хийсэн болохыг ойлгоно. Чисатог орой гэртээ ирэхэд Махиро хоолоо идээд сууж байлаа. Тэгээд Махиро тэрнээс өмнө нь онцгой хаш гаргасандаа уучлал гуйна. Зүгээрээ санаа зовлтгүй. Би зүгээр л хүмүүсийн дунд байх дургүй. Хүмүүсийн дунд байх гэж ч хичээдэггүй. Тийм болохоор би цагийн ажил хийх дургүй идэг. Зүгээр дээ, би чамайг ойлгож байна. Гэхдээ би чамтай хамт байгаадаа баяртай байгаа шүү. Яг гэвэл чи миний итгэж чаддаг ганц найз. Тийм болохоор өчигдрийн явдалд намайг уучлаарай. Чамайг их хичээж байгааг мэдсээр ээж би онцгүй юм ярьсан. Чи бүр надад талх авчирч өгсөн шүү дээ. Тэгээд чамд баярлалаа гэх гэдэл би л авсан. Тэгсэн Чисатож баярлж найзынхаа авч өгсөн билүү гэдэхэр суuna. За тэгсэн утсан дуурч Химари холбогдлоо. Чи манай боссыг алчихсан байна. Би чамайг тавьж явуулсан байхад чи ингэж хариу барьж байгаа мó? Новш минь. Яг одоо энд хүрээ дээр. Би яхаараа чам дээр очдیں۔ Хүсээд байвал өөрөө ирэхгүй юу? Намайг гэж яаж мэдсэ? Үнэртэй усаа. Солиотой новшгүй. За яах вэ? Би очиод өгцгийг чинь өшөглөөд өгье л дөө. Ингэж Чисато Махирогоос тусламж хүснэ. Найзаа, чи энэ ажил дээр надад туслах хэрэгтэй байна. Намайг захиалагч гээд л утчих. Хамт яваад нэг Якуза нарын учрыг олцгоё. Якуза нар л юу? Хувийн асуудал ч юм уу? Олон хүн байгаа юу? Харин тийм ээ, хувийн асуудал. Олон хүн байгаа. Надад туслаач тий, гуй. За яах вэ? Ганц энэ удаад шүү. Хөө ямар үйлдвэрийн ажил хийх гэж байгаа шүү дээ. За тэгээд мань хоёр Якуза нар руу дайрах бэлтгэлээ хийнэ. Тэгээд тэр хоёр идэх гэж байсан билууга хөргөгчөндөө үлдээгээд дугуундаа сундлаад явлаа. Тэднийг очиход Якуза нар ч ойлгомжтой буу зэвсгээ бэлдээд хүлээцгээж байна. Мань хоёр ч тэдэнд лөө юу ч болоогүй юм шиг л яваад орно. За охтууд энэ өрөө болсон хойно энд юу хийж яваа вэ? Арай дэлгүүр хайж явсан биш үсттэй, Яасан ширүүн царайтай бэ? Зодтолдож байгаа мó? Тэгвэл зодтолдох юм уу?
Тэгсэн Махиро тэрнийг цогсонд Чисатоос шууд буудаад унаглаа. За тэгээд мань хоёр цааш Якуза бүлэглэлийн залуустай буудалцаж эхэлнэ. Ингээд мань хоёр салж Чисато Химарита буудалцаж эхэлсэн бол Махиро тэрний туслах тулаанч нөхөртөө таарч тэд зодолдноо. За ингээд хэсэг үдсний эцэст өөртөө шилдэг тулаанч нүүр тулсан болохыг Махиро ойлгож хичээхгүй л бол өөрөө амиа алдах юм байна гэдгийг ухаарна. Ийм сайн тулаанч байгаа гэдгийг анхааруулчихгүй тий. Хөөдгүй штт. Харин нөгөө нөхөр Махирогоос хүчтэй гэдгээ мэдэрсэн учраас Махирото зодолдохдоо өмнөхөөс анхаарал суларч бааварлж эхэлнэ. Махиро яаж ч хичээгээ тэр нөхрийг барахгүй байлаа. Тиймээс газарт унсан буурууга хялам хийсэнд нөгөө нөхөр Махирог бууга авах нь гэж бодно. Тэгээд Махиро буурууга гүйсэнд нөгөө нөхөр ч хойноос нь гуйлаа. Энийг хүлээжүүлсэн Махиро гинт зог тусаж хоошоо үсрээд ийм зүйл хийн гэж тооцоолоогүй байсан нөгөө нөхрийг нүүрлүүн манартал нь хамаг хүчээрээ мөрөглөө. Тэгээд бушуухан мөлхөж очоод бууга авч нөхрийг буудаад унгана. Йоо ядарч үхлээ. Ямар амар амт юм бэ үхэх шахлаа. Мэдсэн бол нээд авчирдаг гэж. Харин нөгөө тал Чисато Якуза бүлэглэлийн цэргүүдийг дуусгаад ганцаараа үлдсэн Химарита буудалцаж байлаа. Тэгэд эцсийн мөчөд тэрний анхаарлыг сарниулж угаад буудаад унгана. Хөөе, Махиро, болцсон уу? Гайгүй байгаа зү. Тинт харин нэг дажгүй нөхөртөө таараа. Өөрийгөө үхэл гэж бодлоо штт. Тэгээд юундаа инегээд байгаа хүн айлахад шахтаг үзтээ. Ингээд хоёр найз сая болсон тулааныхаа талаар ярилцсаар дугуун дээрээ эртэл зөвшөөрлгүй газар парклсан гэд мэдэгдэх хуудас наажхад хураагаад аваад явчихсан байлаа. За тэгээд яах нь хоёр найз шүнжин алхацгаана. Хүмүүс чи бид хоёрыг согтуу гэж бодох бах та. Харин тийм ээ, согтуу юм шиг л толгой манарч. Тэгээд тэд алхасаар гэртээ ирээд үлдээсэн билууга эдэцгэлээ. Маргааш нь мань хоёрыг менежертэйгээ уулзахад Тасака урьдчилан 24 Якузагийн цогцос цэвэрлэх болсондоо ууртай байгаа гэдгийг дамжуулж хэлдэг. Та хоёрын цалинг 20 хүртэл чинь байгууллага дээр хоримтлуулдаг нь сайн хэрэг боллоо. Тэгээгүү бол та хоёрч энэ цэвэрлэгээний хөлснөөс болоод өрөнд ороод дуусах байж. Ямар ч тач хамаг цалин чинь энэ цэвэрлэгээний ажилд явсан шүү. Харамсалтай юм аа. 20 хүрээд үнэтэй машин авна гэж бодож ирсэн юмсан. Та хоёрыг бас цагийн ажлаасаа гарцсан гэж сонссон. Одоо тэг яах гэж байна? Уучлаарай. Би нийгэмшиг тал дээр асуудалтай учраас өөр ажил хийхэд хэцүү байна. Гэтэ энэ ажилдаа бол би их дуртай шүү. Тийм ээ, манай Махиро ичимхий. Бусадтай харилцахтай асуудалтай гэдгийг. Тийм болохоор жирийн ажил хийж чадахгүй. Энэ тал дээр та бидэнд тусалж чадахгүй мүү? Чам шиг ийм залуутай бас таарчээсэн. Алуурчны ажилдаа онцгой сайн мөртлөө хүмүүстэй нийгэмшиж чаддаг. Миний бодлоор чи жолооны курст суугаад жолооч бол. Тэгээд жолоочор ажиллавал ерөн зүгээр ах. Нэрээ удирдлагууд та хоёрыг хамт амьдарч угаад санаан зовж эхэлсэн. Та хоёр хүсвэл тустай амьдарч болно шүү. Тийм үү? Тэгвэл бид хоёр зангид мань хоёр менежертэй үргэлжлүүлж хамт амьдрах хүсэлтэйгээ хэлснээр кино маань конец фильма. За. Энд хүрээд энэ галзуу солиотой киноны тайлбар маань дуусч байна гэж. За бүргийнхэн тайлбарын ихэнд хэлснээр энэ кино та нарт таалагдах нь гарцаагүй гэдэг маань барыг батлагдсан болов уу гэж мөн борон бодож байна. Тэгэд угаасаа Якуза энтертэй ахлах сургуулийн бужигнуулдаг нөхдүүдтэй ийм галзуу сонирхолтой үйл явдалтай киноч одоо галзуу байхаас өөр яах вэ гэж. За ерөн тэгэд энэ киноны маань одоо 2023 24 онд гарсан ийм 2-3 дугаар ангиуд нь байдаг юм шиг байлаа. Тэгэхээр та нарын маань одоо эхний ангид нь одоо хэр реакц үзүүлж байгаагаас хамаарат хэдэн боронууд нь дараагийн ангиудыг нь ярьж өгөх хэсгээс
шийдэх нь байна шүү гэдгийг бас та нартай хэлье. За тэгээд Буруугийн тайлбар ойлгомжтой байж таалагдсан биз. За тэгээд Бурууны энэ галзуу киног бэлмэнг турамшууллыг дахиад эхлүүлж байгаа Хаан Чипстэй хамтран хүргэлээ. Хаан Чипсээ аваад задлаад хоч. За тэгээд та нар маань саба дараагүй бол саба дардсан бол лайк дарахтал болоо явчихж байгаа юм. Бас галзуу кино сувгийг мэдэхгүй хэн нэгэндээ шеэрлээрэй. За тэгээд хэдүүлээ дараагийн бас нэгэн галзуу киноны тайлбараар эргээд уулзцгаая.